Нүүдлийн соёл иргэншилтэд манай улсыг зүүн хойд Азийн нутаг дэвсгэрийн онцлог хэлбэртэй зохицуулан жуулчдыг татах хэд хэдэн санаа хэлсэн. Тухайлбал соёлын болон шашны томоохон арга хэмжээг уламжлуулан зохион явуулж түүгээр олон орны жуулчдыг татах боломжтой гэж харж байна. Харин Монголд аялал жуулчлал бүрэн утгаараа хөгжихгүй байгаа гол шалтгааныг зүүн хойд Азийн орнуудын төлөөлөгчид дэд бүтцтэй шууд холбон үзлээ. Ерөөсөө жуулчдыг татах арга бол аял ухтай орчинд бүрдүүлэх байдаг. Харин танаа улсад дэд бүтцэд сайтар хөгжөөгүй нь энэ салбарын хөгжлийг урамшуулах байгаа юм а. Ялангуяа Монгол улс хөлийн чандад өөрийн улс орноос сурталчлагыг цаг ямагт хийж байх нь чухал юм. За би танаа улсад ирсэндээ баяртай байна. Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дахь удаагийн форум үеэр миний хэлсэн гол санаа бол байгаль нуур, хөвсгөл даалаа ихч дүүс шиг холбоотой. Жуулчдыг олноор татдагч зөвхөн Орос Монголын иргэдэл зорчих хэрэгтэй байдаг нь учир дутагдaltaй. Тиймээс хилээр нэвтрэх асуудлыг олон улсынх болгох саналтай байна. Учиртай уран толгой дуураас эхлээд даншиг наадмыг хүртэл зохион байгуулсан өмнөх жилүүдэд байгаагүй урлаг соёлын томоохон арга хэмжээнээс харвал жуулчид хэд дахин өссөн байх ч харамсалтай нь өнгөрсөн жил 480 мянган жуулч ирсэн бол энэ тоо 15-аас 20% энэ онд буурчээ. Шалтгааныг ингэж харж байна. Одоо энэ Солонгос гарсан одоо энэ юу штэ Мерс гэдэг байгаа тийм. Тэрнээс бас болж байгаа шүү байна. Тэгээд энэ Оросын холбооны улс ард амжиж Монгол руу ирдэг бас жуулчдын тоо бас жоохон багассан гэсэн мэдээ байна. Шалтгаан нэг юу? Зэн Орос холбооны улстай болж байгаа нөгөө юуны улс төрийн жоохон асуудлаад бас гэх мэт Оросоор дамжиж Монгол руу ирдэг жуулчдын тоо жоохон багассан гэсэн бас мэдээ байна. Зүгээр нийслэл хотын тухайд гэвэл аялал жуулчлалын салбарынхны бид одоо нэг жилийн өмнө бизнес эрхлэгчдтэйгээ уулзахад тавьсан одоо асуудлууд бол бүгдээрээ эхнээсээ шийдэгдсэн гэж ингэж харж байгаа. Энэ жилээс одоо олон улсад өөрийгөө аялал жуулчлалын бие даасан зорих газар юм аа. Транзит бус бишээ, дайран өнгөрдөг газар бишээ гэдгийг харуулах сурталчилгааны ажлууд эхэлсэн. Одоо уран цаг цаашилж байгаа учраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарахыг хэлж байна. Гэтэл гадаадын битгийхэл дотоодын жуулчтай хүрдэггүй. Бүрдийн сарлагын баяраас өөр шин санаа гаргаж хийхгүй бол жуулчдын тоо бах байдагтай байхыг хэлж байгаамаа.